100 мэдээ сонин талбай дээрээс сурвалжилж байна. Тэгэхээр та бүхний харж байгаачлан талбай дээр багш нарын төлөөлөл болох 100-аас 200 багш ярьж жагсаж байна. Багш нарын гол тавьж байгаа шаардлага нь бол цалинг нэмэгдүүлээ. Цалин 3.5 сая төгрөг болгоё хэмээн жагсаж байна. Тэгвэл багш нарын төлөөллийн сэтгэгдлийг сонсцгоо. За тэгэхээр багш нар бол цалингаа нэмүүлэхийг шаардаж гисэж байна. Энэ жагсаал ер нь хэр удаа үргэлжлэнэ гэж бодож байна. Цалингийн доод хэмжээ 3.5 сая гэдээсэн. Тэр ер нь бодит болох боломжтой гэж үзэж байна. За ер нь бол цалин нэмэгдүүлэх бол боломжтой гэж үзэж байгаа. За улсын төсөвт бол одоо мөнгө байгаа. Энийг одоо яг хэрэгцээтэй, яг одоо багш нарынхаа салбарт боловсралтай хөрөнгө оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ жил манай засгийн газраас нөгөө боловсролын жил болгож зарласан. Тэгсэн мөртлөө одоо тэрийг одоо коммунист одоо уриал ооцсон юм уу? Тэр одоо төлөвлөсөн тэр уриал ооцондоо хүрэхгүйгээр боловсролын салбарт ямар ч мөнгө нэмээгүй байна. За би бол одоо 20 дахь жилдээ бол ажиллаж байна. Одоо ийм жижигхэн цалингаас одоо нэг нэмэгцээр байгаа сая 480 мянга болцсон байна. Энэ нь амьдралын наазахын хэрэгцээг хангаж чадахгүй байна. Улсын цалин дунд чинь 2 сая 500 байна. Бидний шаардж байгаа шаардлага бол 3.5 сая. Тэгэхээр одоо ингээ энэ хооронд ямар их зөрүү байгааг бол харж байгаа баха. За тэгээ бидний тэмцэл бол одоо зогсохгүй. Энэ бол одоо энэ бүтэн 7 хоног бол бид нар суултаа зарлана. За эх 7 хоногоос бол ажиллаа хайна. За ажил хаяад нэмэгдүүлэхгүй бол өшөө ямар шаардлагатай тэмцэл байна. Тэр одоо тэмцэл бол бид нар шантрахгүй үргэлжлүүлэн оролцох болно. Заавал үр дүнд хүрэх баха. Хүрнэ гэж бол бодож байна. За тэгээ төрийн төрд ажиллаж байгаа түшээд маань одоо энийг бол одоо харгалзан үзэж яаралтай шийдэж өгөөч гэж хүсэж байна. Зарим хүмүүсийн сошиалэр бол тэгж ütсэн байсан. Багш нар бол цалин яага бага байна гэхээр ажлын цагт бага байд юм а гэсэн юм байсан. Тэр тал дээр за багшийн ажлын нэг онцлог бол цаггүй ажилдаг. Ажлын 8 цагаас илүү одоо ажилдаг. Яад гэвэл одоо маш олон хүүхдүүдтэй анги дүрлэлттэй холбоотой гэж би үздэг. Би одоо 20 жил ажиллахдаа ер нь дандаа 40-с 45. Одоо манай анги 48 хүүхдтэй. Тэгээ энэ ачаал чинь яалтчгүй ажлын цагийг ингээд сунгаж өгöd байгаа гэж би бол энэ олон жил ажиллахдаа бол хараад байгаа. За тэгээд дээрэс нь бол энэ багш хүний ажлын гол хамгийн том золиос бол ерөөсө гэр бүлээ орхитуулдаг. Гэр бүлээ бол тэр жигтэй золиосонд хайдаг. Өөрийнхөө үр хүүхдүүдэд бол анхаарч чаддгүй. Тэгээд ингээ ийм бага цалинтай, тэгээд ийм их цагтай ажиллаад байх бол цаашаа бид нар ямар ч боломжгүй болсон. Тэр суудлаар хөлөөлөд ажил хайлтыг л хаягт бэлэн болоод байна. Тэ. Ажилчдын цалин нэмэгдэхээс амьдрал нь хэцүү байна шүү дээ. Тэгээд аль болох засгийн газар тоомтойх нөхшил бид нар бас ажил төрлөө эргэлзээ хийхийг л эрэмлэж байна. Тий, шийдэ арга хэмжээ нэн дараа осоод гэж шаардж байна. Ер нь бол боломжтой гэж харж байгаа. Тэгээ бид нар одоо энэ 7 хоногт болохоор ингээд өдрөө болгон 11 цагаас 15 цагийн хооронд нэг жагсаал болж байгаа шүү дээ. Тэнгүүд эх 7 хоногоос бас ингээд энэний дараа ямар үр дүн гарах нь бид нар бас мэдэхгүй байна. Өдрөө болгон ингээд гараад ирээд бид нартаас уулзчих болоо ямар нэгэн хариу өгчих болоо гэдэг үндснээр бас харж байна. За тэгээд 10 сарын 10 гэхэд ерөнхийдөө нэг бас шаардлагын хариу ирэх юу байгаа. Гэхдээ тэрийг бас ингээд харж байгаа. Тэгээд дараагийнхаа үйл ажиллагаагаар шилжих байх гэж байна. Зарим хүмүүс сошиал дээр багш нарыг буруутгаж бас бичсэн байлээ. Багш нар бол бага цалинтай хэдэж тэр чигээрээ бага цаг зарцуулдаг гэсэн байсан. Тэр тал дээр үнэн үү худлаа. Тэр одоо үнэхээр одоо хүүхэдгүй хүн эсвэл тэгж үчт юм бол эсвэл одоо сурч боловсрж байгаагүй хүн гэж одоо байхгүй юм байна. Үнэхээр их гайхаж байна. Одоо бидний гэр бүлийн одоо хань нижил үр хүүхдүүдтэй гаргах цаг бол маш хамаас байдаг. Тэгээд тэрнийхээ хэмжээгээр одоо бидрийг ойлгодог тийм одоо нөхөртэй тийм их нэртэй хүмүүс л одоо энэ ажлыг үнэхээр бүрсэн гэж төвчээртэй хүүхдэд хайртай одоо ийм хүмүүс үнэхээр төвчээртэй хүмүүс бол энэ ажлыг хийж байгаа. За би болохоор миний хувьд болохоор миний аав багш хүн байсан. Тэгээд тухайн үед бол багш хүн гэдэг бол маш гоё юм нэр хүндтэй хүнлэгддэг. За мэдээж хэрэг тэрнийхээ харьяар бас өөртөө одоо мэдлэг боловсруулалтаа хөрвүүлдэг маш юм хүндтэй ийм хүн байд юм байна гэж хардаг байсан боловч одоо цаг үед бол багш гэдэг бол үнэхээр уулных боллоо шүү дээ. Тэгээд үр хүүхдэд гаргадаг цаг эцэг эхчүүдийн гаргадаг
талаас үнэхээр одоо бас хэцүү байдаг. Ялангуяа ингээд ажил төрлөө юмээр те цалиус бас ингээд гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулах аавч ингээд ажиллаа хийгээд явахаар хүүхдтэй тавих анхаарал хандуулж маш одоо таарав байдаг. Тийм эцэгчүүд маань зөндөө. Тэгээд тэр болгоны ард ингээд багш гэдэг хүн л одоо ингээд өөрийнхөө ч хүүхдийг бараг ингээд хаяал те нөгөө одоо за нөхөр гэрт байгаа юм чинь за харах хүн байгаа юм чинь гэдэг юм зарим тал дээрээ нэг одоо тийм өдрүүдэд хаяал хүний хүүхдийн төлөө ингээд санаач хэлээгээл яана хідэн цагт ирж явах уу яах вэ их үү гэл одоо оройны одоо тардаг ээж бол 7-8 хүртэл ингээд байж л байдаг ш. Тийм эцэгчүүд бол ирж авахгүйгээр бүр ингээд хүний өмнөөс хүүхд төрүүлсэн юм шиг зарим эцэгчүүд бол байна. Тэгэхээр тиймэрхүү одоо өөр хүүхдэд анхаарал тавьдаггүй тийм хүмүүс л одоо тийм ярьдаг тийм. Би бол тэгж харж байна. Одоо бодит яг шийдвэр гаргахгүй цалин нэмэгдэхгүй бол ажил хайл зарлана гэдэг чинь шүү дээ. Тэр үед бол мэдээд сурагчид хүүхдүүд бол хамгийн дөрөнд хохирох бах тий. Тэр тал дээр яг ямар бодолтой вэ? За хүүхдүүд маань одоо уусаа бас маш хэцүү. Гэхдээ нөгөө талаараас бид нар бас хэцүү байна. Бид нар бас үр хүүхдтэй, бид нар бас артай амьдралтай тий. Бид нар ингээд одоо цагийн ямиг цагтанд хийгээд хичээлээд одоо ингээд тараагаад за мэдээж ажлын цагаар ажиллаа хий чин. Тэрний ард дээр бид нар илүү цагаар ажиллаа гэж бид нар хилзээж илүү цагийн мөнгө авч үзээгүй. За тэгээд тийм болохоор бид нар бас өөрсдийнхөө иргэшгийн төлөө бас ингээд зогсмоор байна, ажиллаа хаймаар байна. Би одоо ингээд 2 хүүхэдтэй залуу гэр бүл. Гэхдээ миний хүүхдүүд бас тий сайн сайхан ирээдүйн одоо ирээдүйг хараад би бас хүүхдүүдээ сайхан боловсрол эзэмшүүлээ дээ нэмэлт одоо татлан хамруулах гэд миний цалин ус ханаач хүрдэг байхгүй. Тэгэхээр би хүүхдүүдээ үнэхээр одоо юм боловсролтой болгохын тулд одоо өөр одоо ажил хайгаад идэх юм уу тий ингээд би одоо хүүхдийн төлөө л би өөрөө бас хөдөлмөр байна. Тэгэхээр багш хүний хүүхдүүд тохироод бусад хүмүүсийн хүүхдүүд тохирохгүй аюу адилхан бас ингээд хохирж ийн дэрийг ойлгож байна. Гэхдээ багшийн ийм одоо цалинтай хүмүүс ирээдүйд одоо багшийн одоо тэр багш гэж одоо мэрэгчлэрээ бахархаа зогсож байгаа хүмүүс одоо ингээд юм хүүхдийн шалан дээр ингээд зогсож байгаа юм дэр харамсаж байна. Би бол уг нь бол ингээд бас өсөж мөрөөдөж энэ мэрэгчлийг сонгосон. Гэхдээ одоо бол юунаас ичгэвдээ те нэг талаараа бас ингээ хүмүүс залуу хүмүүс одоо гээд харж иж магадгүй. Гэтэ залуу байх тусмаа бид нар харин чигсаад ингээ дөр хүмүүсийн төлөө ирээдүйн төлөө бас ингээ боловсролт нь анхаармаар байна. Тэгээд одоо дараа дараагийн шаардлагын хариуг харж иж л гээл нийтээрээ л ер нь бол зөвшөөрлөх байх тал гэж би бодож байна. 100 түүчэлэх 100 нэмэтээс өнөн цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтэ.